Монгол шуудан төрийн өмч төвчд компани захирал Бат сайхныг үүрэгт ажилласан чөлөөлөх шийдвэрийг тус компани төлөөлөн өдөрт зөвлөлөөс гаргасан. Харин үүнийг нь ажилчид нь хууль бус хэмээн эсэргүүцэж төрийн өмчийн оронд шаардах хүч хүргэж ажил хаялт хүртэл зарлахаа мэдэгдээд байгаа байлаа. Бид харин Монгол шуудан төрийн өмч төвчд компанид төлөөлөн өдөрт зөвлөлийн гишүүн болох Дэлгэрмаа Инхбат нараас хизээ хэдэн хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж энэхүү шийдвэрийг гаргасан, хуулийн дагуу гаргасан шийдвэр мөн эсхийг тодруулахыг хүссэн боловч ямар нэгэн мэдээлэл өгсөнгүй. Хизээ хуралдсан. Та ч уг нь хуучин гишүүн юм биш үү? Тэгээ шинээр 5 гишүүн сонгогдсон. Зөвшөөрлгүйгээр ингэж яаж авах вэ? Тэгэхээр яг энэ шийдвэр нь хизээ гарсан та нэг одоо тайлбарлаж болохгүй. Одоо тэр хуралд нь бусад зарим гишүүд нь одоо мэдэгдлгүйгээр хуралдсан гэдсэн. Яг хичнээн гишүүн хуралдаад ийм шийдвэр гаргасан юм. Тэр талаараа та тайлбарлах. Зарим нэгэн тоозын гишүүдтэй хилэлгүйгээр огт хилээгүй гэдэг тайлбарлуулсан л байна. Зээл өгдөөс. Харин тэгэхээр яг 9 гишүүн байдгаас хэдэн гишүүнтэйгээ хуралдсан гэдэг дээр нь тайлбар авч байна. Тоозын дараагаас нь асуучихлаа. Би яг одоо тоозын дарга нь хин гэж хүмээд. Зөвшөөрлгүйгээр. Тоозын дарга нь хин гэж хүмээд юм бол. Сэр одоо төрийн өмч ороо. За. Бид мөн Монголын тээвэр холбоо газрын төсний ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороон дарга барагчаагаас энэ төрлийн асуудалд үйлдвэрчний эвлэл ямар байр суурь баримтлан ажиллах ёстой талаар тодрууллаа. Тэгэхээр ер нь манай Монгол улсад бас нэг ийм жишээ тогтоод байна. Аль нэг нам ялах юм уу? Аль нэг хүн одоо альбан байгууллага нэг гад байгууллага дээр очиход халаас илгээ хийх эсвэл намын тохироогоор гэдэг байдлаар ингэж хүн амтны сольдог ийм байдал газар авчих. Тэгээ энэ дээр бас үйлдвэрчний эвлэлийн байгууллага тодорхой хэмжээгээр байр суурь илэрхийлэх хэрэгтэй. Яг л хөлбөмбөцчдийн төлөөллийн байгууллагч гэсэн. Тэгэхээр үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд юу гэж үзэж ийм гэхээр тэр хүн сайн байна уу, муу байна уу хамаахгүй. Гол нь хүнийг ажлаас нь чөлөөлж байгаа бол хууль зүйн үндэслэлтэй тайлбартаагаар ажлаас одоо чөлөөлөх. Эсвэл орон тооны цомтголд оруулж байгаа бол тэр орон тооны цомтголоо ямар шаардлага шахалтаар ингэж оруулж байгаа вэ гэдгээ тайлбарлах хэрэгтэй. Тэгэхээр үйлдвэрчний эвлэлийн байгууллага энэ дэр ч гэсэн бас анхаарч бас тодорхой хэмжээнд бас хэн шалгалтыг шахах ийм бол хэрэгтэй байна. Монгол шуудан төрийн өмч төвчд компани ажилчид төлөөлөн өдөрт зөвлөлийн шийдвэр болон төрийн өмчийн орооны тогтоолыг хууль бус гарын үсэг байхгүй гэж үзэж байгаа бөгөөд энэхүү шийдвэрээ эргэж харахгүй бол энэ пүрэв гарагч жагсаал зохион байгуулж бүх нийтийн ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдээд байгаа юм а.